За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэндээ энэ өдрийн бас нэг гадны үйлчлүүлэгчээс танилцуулъя. За энэ хүн үйлчлүүлэгч маань бол Орос улсын иргэн. За тэгээд Орос улсын иргэндээ бол Оросууд бол виз авахгүй Солонгос руу зорчдог болсон. Гэтэ Монголд ингээ амьдардаг. За тэгээд Солонгос руу бол байнгын зорчдог. Манайхаас ингээ байнга хаягаа аваад хэлээрээ нэвтэрдэг үйлчлүүлэгч байгаамаа. За тэгээд бас гадаад улсад бас Монголоос явхад ингээ заавал хэлээр нэвтрэх хаяг шаардлагагүй гэж ойлголттой хүмүүс бас байгаад байдаг. За хэлээр нэвтрэгчл байгаа бол та аль ч улсын иргэн байсан заавал танд хаяг хэрэгтэй шүү. Баталгаат хаяг найдвартай 100% баталгаатай хаяг бол заавал хэрэгтэй шүү гэдгийг бас тайлбарлаж хэлмээр байна. За мөн гадаад улс орноос Солонгос руу орж байгаа тохиолдолд бас хаяг бол зайлшгүй хэрэгтэй. Таны ямар нэгэн хэлээр нэвтрэхэд 100% баталгаатай хаяг хэрэгтэй бол манай MB Bridge гэсэн пэйж руу хандан за өөрийн гадаад паспортныхаа хуулбарыг явуулаад хэлээр нэвтрэх хаягаа захиалан аваад хэлээрээ нэвтэрч болно. За дамжин өнгөрч байгаа хүмүүс бол хэлээр нэвтрэх баталгаатай хаяг байхгүй хэл дээрээс бас уцдаг. За гадаад улсаас бас оршин суухдаа Солонгосын виза авцсан. За тэгээд Солонгос руу нэвтрэх хаяг шаардлагатай бол бас манайгаас хаяг авч үйлдвэрлэдэг байгаа. За мөн бусад улс орны бас нэвтрэх хэлээр нэвтрэх баталгаат хаяг зайлшгүй шаардлагатай бол манай байгууллагаас бол олон улсын баталгаат хаягийг бол гаргадаг байгаа шүү. За тэгээд та бас хэлээр нэвтрэх хаягтай бол шаардлагатай бол манай байгууллагаас хаягаа аваарай. За энэ үйлчлүүлэгч маань бол манайхаас хаягаа аваад зорчигдоо бэлэн декларацаа бүглүүлээд хаяг онгоцныхаа цэцэг бол ингээд авчир зорчигдоо бэлэн болсон байна. За ингээд MB Bridge-ийн хамт олон хандан аялын виз үзэгч олоод мэдээлэл зөвлөгөөг аваад 100% баталгаат хаягийг бол манай байгууллагаас гаргуулсан авч үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна.